Дэлхийн монголчуудын эмчил радио 88-ны хурлаган дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм сонсогч таны өнөөдрийн амар амгаланг дахиад айлтгая. 7 бүрийн Даваас Басангаар яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс өрчийтлээ мишээ гэсэн урайтагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 4-р сарын 10-ны лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлгийн хөгжилтөө түүхүүдийн 150 дахь удаагийн дугаар эхэлж байна. За студид хөтлөгч Мөги гэрлээ найруулагчаар гам ангараг нар арилж байгаа. За өдрийн мэндийн мөгийг. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүссэн бүхнээ одоо аваад дараатвал Store Pay за мөн датаглаа Токи датах Токи аппликейшн хамтран арилж байгаа. Баярлалаа. За ингээд манай радио руу сонсогч нар хөгжлөлтөө түүхүүдэд илгээдэг. За чатаар, фейсбүүкээр зөндөө илгээж байгаа. За тэндээс ирсэн түүхүүдийг бид хоёр уншдаг юм аа. За ингээд өнөөдөр чи эхлэх юм байна. За бэлгүн гэдэг залуу. Сайн байна уу? Та бүгдээ энэ өдрийн мэндэ. Манай дүүг им гэдэг. Дүү мэн ир үсэг хийлч чаддгүй. Ив гэдэг юм л да гинэ. Одоо ч хийлч чаддгүй. Багада бид нарт шийтгэлтэй өзөр толорж тэр дүү мэн дандаа шийтгүүлнэ. Тэгээ би нөгөө адгийн шийтгэлүүдээрээ шийтгэн. Арслан шиг ар гэж архир гэлдэнгүүт трактор гэж хэлүүлнэ. Ямар байлэр юм бэ те. Мэдээж хэлж чадахгүй болохоор монгол хэлний тийм үг байхгүй гэж дахин хэлүүлнэ. Үүлийн үздэг гэж үлээ. Нэг удаа Баатра гэдэг ах маань хашаанаас машинтайгаа ухарч гарч ирсэн. Тэгсэн өнөөх ир үсгийн хаа маань ингэж хэлсэн. Баат баха ав талаа юм мөглөө гэж. Саатанц. Дараа нь тэр усанд хин явах үзэж хуруудаад би яалсан. Тэгсэн дүү маань уурлаад алив төв усны твийг аваад ив гэсэн. Бас л савж өнжөлээ. Хүсвэл хийсэн гэж юутай үнэн бэ? Нэгдүгээр ангид цагаан толгой өсгөлийн баяраар ир өсгөл биш байгаасаа гэж найдаж байсан. 35 өсгнээс яг тэрийг нь олж авсан юм да. Бас ёндоо шүү. Гэм баярлаа гинэ. Ивэдээ өөргөө багштай хэлээ тэгээ солиулна байгаа да тий. Тий тэрх ухоо ер нь бол тий. Манай охин одоо бас ир өсгийг айгүй хэцүү хэлнэ. Ер нь л тод хэлэхгүй те. Юу нөгөө Эрдэнэ чимээ гэж штэ. Францд байдаг. Ерөөсө Францууд ир өсгийг бараг хилдэггүй гэж хэлээ. Одоо тэд нар чин дандаа л одоо хойлоо нөгөө Монкерстокон дээр гардаг Марсель гэж ярьсан штэ. Тэгээд Марселийг бол одоо Максел гэж хэлж мэлдэг ч юм уу те. Ирийг гээгэр хилдэг юм шиг л те. Ер нь бол ир өсөг бараг хэлж чад хилдэггүй гэсэн. За үдээ ачаарт нэр нууцлаараа гэж байна. За бага байхад болж исэн юм даа. Ах эгч нартайгаа өдөржин хашаандаа тоглоно. Тэгэл оройн худлаа үнэн мэддэхгүй аимшиг юм ихээр нэг орой хүн айлгах тактик боловсруулаад ах хашааны хаалга дуурахгүй хаах. Игч орны цагаандаа өмрөөд годом руу гулсаж гараад буцаж орж ирэх. Дүү хүнд харагдахгүй хашаан дээр сууж мэдээлэл өгөх. Би хаалганы төмөр хонх дуурахгүй тулд хилнээс нь бариад хашаан дээрээ нуугдаж суух болов. Бүгд харуу бүрийтэй зэрэгцээл байрлалаа авцгаалаа. Дүүж дохио өглөө 2 хуруу гоцоогоол байна шүү. Тэгсэн ихч цагаан даавга намриусаар гудам руу гарч хэсэг зогссноо. Удаанаар буцаж орж ирэхэд ах хаалга дуурахгүй сэмээрхэн хаав. Тэгээд чимээгүй гэх чинь хураалгатай модны ард орж нуугдцгаав. Нөгөө хоёр нөхөр гудам урууцаар шивэр авир хийсээр дөхөж ирээд нэг нь пэм нь гараа дээр үзье гэж чарлав. Сохтуу ах байсан. сүнстэй үтгэнэ. Манайс жинэдээ барьж ядсан суулаа. Тэгсэн нөгөөх нь тэнийгээ өвчин дутаа хурдан явъя гэж чирээ талга болж илээ. Илгээ өгчтөл инээж эхний айлах төлөвлөгөө тун амжилттай болсон тул ахаад айлгах хүн гудмаар орж ирэхийг хүлээж байрлаа авцгаалаа. Дүүгийн хуруу годолцоол ирлээ. Игчж гарлаа. Нэг хүн орилол буцаад гүц. Дараагийн хүнээ хүлээлээ байдгүй. Нилээ удаа суулаа шүү. Тэр өдрөө болоод маргааш нь үргэлжлүүлэхээр болоод байж байлаа. Гэрийн утас дуурч байна. Ахаваад ээжийг тосгоор явцгаая гэлээ. Өөрөө ирдэг ээж маань яагаад тосуулахаар болсон юм бэ гэхээр бид хэдэн ээжигээ гудам руу орж ирэхтэн. Айлгаад явуулсан байж таарсан. Ээж маань айгаад буцаж гүүгээд түүцнээс очиж залгаад тосуулсан байсан да. Урдуур биш арын гудмаараа орцгоё гэж байсан. Ээж ч юу болсныг бидэнд хэлээгүй айн гэж бодсон байц. Гэтэл яасан байх нь вэ? Манус нь аль хэдийн юу болсныг ойлгочихсон. Арьсаа хуулуулах тул таснуугаа л өнгөрсөн. Ахаад айлах төлөвлөгөө явуулаагүй л гэж. За дараагийнх нь сайн байна уу нэр нуслаад өгөөрэй л гин. Үдээ ачрын бүгдд нь миндээ ганц удаа тохиолдсон сүсгэлдэг пост оруулнаа гэнэ. За манайхан сүсгэлээрээ. Идэж ууж байгаа хүмүүс байхan бол төр хойшин тавиарай.
2008 он цэрэгт мордож алба хааж эхэллээ. Эхний нэг сар карантин гээд эргэлт энтер гэж яахгүй баахан дэг журмд суралцаад нойргүй шахуу сар өнгөрдөг юм. За тэгээд тангараг өргөнөө. Энэ явдал үүнээс л эхэлсэн дээ. Тангарагтны баяраар бүх хүмүүст гэрээс нь эргэлт ирж бүгд том танхимд ээж аав ах эх өчтүү нартайгаа ярилцаж ойр дамсаагүй сайхан амттан хоол унд иднэ. Сайхан ч хооллоо. Ар гэрийнхэн ч явлаа. Бид нар ч казармд орлоо. Тэр орой би жижүүртэйсэн. Цэргүүд оройн тоондоо гарахад жижүүр болон ээлжтэн үлддэг байлаа. За гарахгүй хэмжээнд цэргүүдийг орой зугаалгаа дуусгаад орж ирэхээр 0 орох бодолтой түр хойшлуулж ятал. Бүгд гараад жакс гэдэг юм байна. Жакслаа. Орой хороонд жижүүр одоо эх орны хүү болсон энтер бла 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 юмэр хэлээ. Уран цэцэн ярих юм аа. Тэр нь даанч чихэнд биш. Өөр газар талд наалцсан байх тэрхүү үед гиз мушгаад эхэллээ. Харахгүй шүү өөхөх гэж байгаа юм шиг тал торт идчихсэн. Түргээ авлаа. Шуд зуухаар арааны шүүс гоожоод хавчаад байхаар үзгний булчин чангараад бараг 3 цаг хавчиж голд нь эрхэм хошуучд элтгий гэхээр хүлээж авахгүй бажигдаж бандгандаа тусаагаад тусал нь гуй тагаж урсаад хэрэг алгаа. Харин гайгүй үнэр та нар баг юм уу да гэд 4 цаг зогссон байт юм да. Надтай хамт 5 нөхөр эрхэм хошуучаа гэдэл мөн адил гуй тагаж урссан байсан юм да. Дараа нь яасан гэж юу? 6 биенээ хараад хамраа чимхээд савн билеснаа бариад угаасан да. Шинэхэн цэргүүдэд хэлэхэд тангараг өргсөн өдрөө тааруулж идэж байгаараа гэж захий да. Одоо торт идэж байгаа юу гэж юу? Жахан амснаа. Гэтэ амаа гартал идэхээ байлсан гэдэг. Йоо. Гэтэ хөөрхөн амт хэцүү юм те чаас. За. Энэ уу дарь гэдэг үсгүү. Гуанцанд гэр бүлэрээ хоол идэж байлаа. 6 настай дүү хажууд байсан ундаага асгачв. Игч хөөрхи заяагүй штэ. Дүү. Ана надад заяа байгаа. Миний найзыг заяа гэдэг. Хөөрхи юм яасан. Гэхдээ бүтэн нэрийг инх заяа гэдэг. Бүр ихэр нөгөө ихрийн мөнх заяа гэдэг. Ана тэгэхээр надад 2 шиг заяа байгаа юм байна. Би танд бүр харуулах уу? Танд заяа байхгүй бол нэг их авч олно шүү. Зүрхлээ пиад нэлтүүлцээ. Мөнх заяа их муухай штэ. Та тэрийг нь аваа. Танд яг болно. Яг адилхан муухай штэ явчихна гээл дуржигнуулж өгөө. Игч. За болоо дуугүй байна. Тоолоо ид. За цэдэн тамба юундан гэдэг сонсогч өгчлээ төхөн. Манай нутагт жамц гэдэг бэлэн цэцнэрээ алдарсан хорчоонтой өвгтэй өвгөн байлаа. Нэг өдөр жамцгой охинтойгоо малынхаа хотон дотор хонио үслээд явж байсан чинь охин нь аава энэ хонь хээлтэй болов гэсэн чинь хэмэдэжээсэй би ямар хуц юм уу? Жамцаха та замаараа тэр толгой дээр гараад дуран тавьчаад яваарай. Мал дурандчаад гэсэн үг инээ тэр нь. Тэгсэн чинь за яах нь чи авах нь. Толгой хажууд байсан. Та юу гэсэн чинь үгүй толгой хажууд бол чихэл байгаа цаа. Ямар нэр яасан айхтар үг юм бэ те. За тэгсэн чинь мал тоолгох яриад за жамцгой хөгшүү хиддээ вэ гэж малыг нь насаар асуусан чинь чавганц руугаа арснаа. Харсаар байтал ганц л байгаа зү. Аяны хүмүүс төөрч ирээд жамцгойгоос зам заалгаад өвгөнгөө энэ зам салах уу гэсэн чихгүй. Хүмүүн дугуйчин салахгүй бол зам салахгүй байхаа л гэж. Нийтлийн урал ороод болоо жамцгой оройтож ирж те. Нийтлийн дараа жаахан игдүүцэж жамцгой та яагаад сүүлээр ирүү гэсэн чихгүй. Дараагаа би сүүлээр ирээгүй тэмээгээр ирсэн гэхэд дарааг залруулад та яагаад сүүл бариад ирвэ гэсэн. Гүй хүн би сүүл яриаггүй ташуур яриад ирсэн гээд даргаыг таг болгосон гэдэг гинэ. Хэцүү юм. Ийм үнтэй үл ярих ч хэцүү юм байна тий. Харин тий. Үгүй юу андахгүй. Тэгвэл энэ хүний ангой юм ба штэ. Олиг одоо бид нар олигтой гэж ярьдаг штэ тий. Уг нь олигтой гэдэг чинь өвчтэй гэсэн үг юм бэл штэ. Өө тийм үү? Тий. Олиг гэдэг чинь өвчин. За. Одоо ингээд гидсний олиг өвчин гэж ярьд юм байна л. Одоо гидс чацаг алддаг тийм туранхай тийм олиг өвчтэй. Тэг чи одоо бид нар олигтойхон гэдэг нь эерэг утгаар өгдөг штэ. Тэг чи хүн нэрэнгуутаа эхнэр төрсөн нэг олигтойхон шүлний юм бодоод бариад уйчих гээд. Тэг гэртээ ээжтэйгээ юм ярьж байгаа гараад ирсэн чинь аав нь хонь дундуура явж ирсэн нэг юм туранхай чацаг алдсан хонь. Одоо олигтой гэвэл энэ л байна да. Гэсэн. За. Хүслэн гэдэг бүсгүй. За. Сайн байцгаана уу? Ажил мэргэжилтэй холбоотой зарим өөрт инээдтэй санагддаг хідэн түүхээ бичих гээдэ. Эртгээ хэлчи. Спаш уу? Сонирхолгүй бол алгасаарай л гэж. Би сормуусын гэрээр нь явжийнэ заримдаа. Нэг өдөр айлд яваад л оров. Одоо бол байнгын үйлчлүүлэгч л дээ. Игч цай хийж өгөөд л бид яаж хийлгэх хэр урт өтгөн шингэн гэдээ ярьж байтал 4 настай баг охин нь ээж унтахтаа хорхирдаг л гэжээ. Би ч үгийг нь дэмжиж хөөх тийм үү ээж чанга хорхирдаг уу гэсэн чинь ааха ээж бүр онгодог гэдээ аваачлаа. Би инээдээ барьж ээж нь мичитлээ улаагаад сондроо миний охин дүүгээ авдаа гэдэл том ихчийг нь дуудсан чинь
За ингээд хүний хажууд үннийг нь хэлсэн гээд таныг гарахаар загнана. Эртгээ загнаж л байхгүй юу доо ээж гэж авсан. Тэгээд их чинь ирээд дүүгээ дагуулад явсан чи манай охин хүн арахаараа ингээд хөөрөөд идэм аа л гэж. Би хүүхдүүд угаасаа тэгдэм өө. Би жоохон бахта гэрт хүн ороод ирэхээр ээжээс мөнгө гуйдаг байсан. Хүний хажууд үгүй гэж хэлж чадахгүй өгдөг байсан болохоор гэсэн чинь нөгөө жижиг гэж ирсэн. Ээж угаасаа горгор штэ. Харин яаж аваа хүмсэг хийлгээд байгаа ингээд аваасан. Бидний ихний уулзалт нэг иймэрхүү өнгөрсөн. За тэгээд дараа нь ахаад очиваа. Оо нөгөө жижиг чи хаалга тайлж өгч ийн бүр. Тэгснэ ээж таны хөмсгчийн ирчлээ л гэж. Би зүгээр л хочтой болдог нас. Тэгээд хажууд ирээд хөөх юм асуунаа. Та оюутнуул гэж байна. Тийм ээ л гээд аваа ийц. Угаасаа ажлынхаа хажуугаар сурдаг байсан юм л да. Тэгсэн та их үлсдэггүй л гэж. Та манай цэцэрлэгийн багшийг таних уу? Та том биетэй юм чин зодтолдож чадах уу? Танд ер нь идэж чадахгүй хоол байгаа юу? Би чамд имийг хийж өгсөн буузыг өгөөд явуулах уу гэдэл. Жижиг хийнэ их өрөвч юм шиг байгаа юм. Тэгснэ би нэг их чиг харсан амар өрөвдөлтэй зурагтаар гарч ийлээ. Оюутан л гэсэн зайлвал оюутнууд бид өлсөж байна. Гэдэл уйлаад. Би таныг тэгэж уйлдаг байх гэж бодоод л гэж ярьж өгнө. Ээж нь сувдгаа чи ихч дээрээ очтоо гэд ламны уншлах. Нөгөөх маань юугээд л үгэнд нь ороод байж хав дээ. Ирэхгүй байж байгаа л очисон чи намайг хараад учиргүй их байсан. Йоо чамайг ирэхгүй болохоор үлсэд өгцөй баг гэж бодлоо шүү дээ. Үлсэд өгцөй байх гэж бодлоо шүү дээ гэж авсан. Надад санаа зовдөг нэг хүн байна гэхээр хайр хүрээд байд юм а. За энэ түүх явбал бичнэ. Гэхдээ ихэнх нь хүүхдүүдтэй холбоотой. Томчуудаас илүү хүүхдүүд ил цагаахан хэлэг гэснээ хэлчихдэг болохоор жижиг игдүүтэй түүхүүд би жич сувдхан хайртай шүү хөмсгний айнаагаас нэгнэ. Хөөх юм бэ. Манай охин бүр ингээд багын л яриасэн. Одоо ч гэсэн тийм. Тэгээ би бүр ингээд заримдаа миний охин нэг 5 минут чимээгүй байдаг гэдэг. Өөрөөсөө байнга гэж ярьж байдаг заяа. Тэгсэн чинь нэг удаа бид нэр богооноор явжсэн чинь маа талигачдаар 5 насны зөрүүтэй уулна гайгүй штэ тий. Тэгсэн чинь ёо тэр богоон дотор ч ясна нэр опшоор нэг өдрийн богооноор явж байсан. Тэрүүгээр нэг манай аав ээжээс дүү түрстэ нэр би бараг нэг юм нэрхнугаа зулгаа. Би бүр санаа зовоод тэгээд үе хит насны зөрүүтийг хэлэхгүй зэ хамгийн зөв юм зэ. Тэгээ баахан яваа тэгээд нөгөө нэг хүмүүс ингээ ядчиад амар ярианд нь орно. Тэгээ би чи миний охин жоохон чимээгүй да. Тэгээ дээдлийн орон дээр гарцсан заяа. Толгоогоо ингээ унжуулж ирээ яриад байгаа байхгүй юу? Тэгээд чимээгүй да гэхээр ээж харин ингээ өөрт нь эвгүй юм ярахаар ингээ намайг чимээгүй ээ гэдэг ингээ. Йоо, стаална. Йоо. За дараагийнх нь бади бууги гэдэг сонсогч өвчлөлтөд байх юм. Нэг еврей худалдаачнаас $100 илжиг худалдаж авчээ. За нонгоо юм шиг байна. За. Гэтэл илжиг нь эзэндээ очихоос өмнө өгчгэж. Еврей худалдаачнаас илжгээ нөхөө. Худалдаачаа илжиг өгцөө би бас мөнгөө өрчихсөн гэж хэлж. Еврей өгсөн илжгээ аваад иргэв. Сарын дараа худалдаачаа еврейтэй таараа худалдаачаа чи өгсөн илжгээ яасан бэ гэж. Би мөнгө хийсэн л гэж. Еврей худалдаачаа яаж гэтэл еврей $2 илжиг зарна гэд 500 ширхэг суглаа гаргаад зарсан. Тэгээд $998 оллоо гэв. Худалдаачаа хоцсонхоо өгсөн илжиг авсан юм уу? Еврей тэр сэтгэл санаагаар унаад гомдлоод байхаар нь $2-ыг буцаагаад өгсөн гинэ ямар амар юм бэ те. Энэ еврейчүүдийг үзий яддаг хүмүүсийг гаргасан ангоо байна. Энэ бол одоо юу гэдэг ухаан биш л дээ энэ залил шүү дээ. Тийм шүү дээ. Энэ бол зүгээр залил байхгүй цэвэр муухай. Тий. Нэг еврейчүүдийг ухаантай гэдгээр нь ингээд айгүй гоё түүхүүд байд. Энэ айгүй муухай түүх байна. За, хоёул хамтран хэлж байгаа юм дээр хүрэх. За, тэгээ. За, Улаанбаатар хотод 11 цаг 24 минут бас нэвтрүүлгийн хамтран аялагчаар даатгалаа Токи даатга. За, Токи аппликейшн маш олон үйлчилгээтэй. За, олон үйлчилгээнийх нэг нь болохоор автомашины даатгалаа та Токи аппаар дамжуулаад даатгуулчихна. За Токи аппаа татчихна. За тэгэн гутаа машин гэсгэр рүү ороод зэсэн дотор нь машин руу орохгоо дахиад даатгал гэсэн дараалаар ороод. Тийм тэгээд та автомашиныхаа улсын дугаарыг оруулаад өөрийнхөө мэдээллүүдийг оруулаад тэгэл гэрээгээ баталгаажуулаад төлбөрөө төлөөл болоо. Таны жолоочийн хариуцлагын даатгал хийгдчихнэ гэсэн үг. Тийм гэтэл одоо чинь би миний жолоочийн хариуцлагын даатгал хизээ дуусгамсах бүр таг мартчихжээ. Гэрээ нь хааж явдгийг мэдэхгүй. Би одоо жишээ машины дундлын хайрцагт байгаа л багт.
Би одоо ингээ шинэ машин авахаар би жолооч ярилцлагын даатгал угаасаа заавал хийлгэн. Тэнгүүд би нөгөө тээврийн эрслийн даатгалч гэсэн ингээл энүүгээр л хийчих болох юм байна штэ тий. Заавал тэгэл автоэрийн үндэсний төв эсвэл нэг даатгалын газар мазар очиж нэг цонх мохон дээр очиж ингээ лай царайлахгүй тий. За. Тийм бэлээ. Тэгээд юу яах юм байна? Шаардлагатай бол нөгөө жолооч ярилцлагын даатгалаа Токи кредит гээд кредит ашиглаад зээлээр даатгуулчих боломжтой гэж. Одоо яг ингээд нэг сандарсан үед бас нэг мөнгөгүй байж болно штэ тий. Тэр үед бол. За тэгээд Токи апаар хийлгээд одоо даатгалаа хийлгэх юм бол 20% хүртэл кэшбэк цуглуулах боломжтой гэж шүү. За буцаалах юм байна. Тийм байна. За тэгээд та илүүдэл эренгүй мэдээллийн 77 тэг 7 44 77 гэдэг дугаараас аваарай. 77 тэг 7 44 77 тэгээд Токи. За Токи гэж үчээд Facebook лахинаар өчөж байгаа шүү. Facebook пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар даатгалаа Токид даатга хамтран ажиллаж байна. Баярлалаа. За Maidens Nyamka гэдэг залуу. За сайн байна уу? Өдрийн мэнд хүргье. Одоо бичих зүйл миний найзад тохиолдсон үйл явдал. Би бас байгаа. Найз минь намайг уучлаарай. Энд бичихгүй бол болохгүй байгаа юм шүү. Ганц найзаагаа уучлаарай л гэж. болохгүй аа биш үү шиг. Миний найз бэр гуух болоо. За найз минь бас би ах нь лам. За бид түр хамт явж байгаа юм. Тийм байна. Энэ хоёр тэгээд ах нь тэгээд ламтайгаа ингэж үлээ. 10 дугаар хорооллын хуучин миний дэлгүүр байсан да. Доор нь бөөний төв, арх би ундаа зардаг газар. Тэндээс хүнд өгөх зүйлээ аваад гараад явлаа. Одоо гол бичих зүйл маань эхэлж байна. За бид дөрөв 10 дугаар хороолоос 1 дугаар хороол орж бэр гуух гэж байгаа юм шүү дээ. Яг тэр уул зүр дээр нэг Япон машинтай ихч машин барьж ялаа. Хажуу талд нөхөр нь олтой ах хамт тавьж байгаа юм. Зам гэж таг. Миний найз нэг игнэр рүү орох гээд болж өгөхгүй л байлаа. Нөгөө ах ихч хоёр бас сайн явж өгөхгүй бай. Гэтэл найз цонхоо нээж жагаад балаа авгаа чинь хүнд гай болоод хурдан яв гээд хэрүүл тэмцэл хийж эхэллээ. Яг миний төлөв цонхоор шүү. Би яах юм бэ гэд хэлээд нэмэргүй. Найз цаг нар нь хэцүү болоод штэ гээл бөө хэрүүл тэмцэл. Ард талд сууж явж байгаа лам ах хэрүүл хийх хэрэггүй гэж хэлээд ч нэмэр болдгоо. За тэгээд 1 дугаар хорооллын 2 дугаар байрны гадаа нэг юм арай гэж ирлээ шүүхөө. Ах нь бууж ховц сунар сольж байгаад бүгд орлоо. Бэр гуух гэж нөгөө айл бөөн хөлхөөр. Манай хэд ирлээ гэд миний найзын найз охин одоо бол ихнэр нь бөөн баяр. Инээд алдаад шууд том өрөөнд орж байгаа юм. Ах нь хадаг яндар бэлдээд л мөнгө аяхтанд сүгэ хийгээд л бид дөрөв чухам бэр гуух баатар хүмүүс том өрөөнд яваад орсон чинь нөгөө зам дээр хэрүүл хийжээс ах гэж хоёр сууж ирсэн. Яг тэгэж ятсан юм аа хүүдий. Бид дөрөв бүр нүүр их газаргүй болж ах ихч хоёр охиноо өгөхгүй гэд гэдийлээ. Тийш. Эхлээд найзын ах лам би бас гуйж гарлаа. Ах лам хэрүүл тэмцлийг хэрэггүй гэж хэлсэн шүү дээ гэд бөөн уур. Найзын хадам ээж болж байгаа ихч энэ хүүд охиноо өгөхгүй. Энэ наан сууж байгаа хүүд бол өгнө. Арай хил амгүйд нь өгнө гэж ам нээж шүү. Хүрхэн нь өөрөө хэрүүл хийсэн юм бай тээ. Харин тийм аас тээ. Нөгөө хил амгүй нь би тийм дураараа тээ. Йоо тэгж байж бэр гууж авсан да. Хэрүүл хийх хэрэггүй шүү дүүнэр мэн гэж. Гэтэ манай нэг одоо эрэгтэй найз юм уу та тий. Тэгээд нэг ээж нэг хажууд нь сууц явж байсан аахгүй тий. Би ард талд нь сууц явжсэн чи. Ядчихэл за тэр ингээ хэрүүл хийж байгаа заяа. Ингээ нөгөө угаасаа л ингээ дэвш найз би мэ ингээ тэгээ гэсэн чи. Ээж нь ч бас юу вдэ. Ээж нь бас цонхоо хонголох чи хэрэлтэй байдаг нас. Бүр гэр бүлээ. Би бүр шок. Би л миний охиныг гуугч байгаа нөхөр ингээд нэг юм байв. Би шууд л за яв уучлаарай. Тийм хүнд охиноо өгөхгүй. Ээж нь ядаж бойл минийхөө гэж хэлж болно шүү дээ. Ээж нь бүр ингээд нийлээд ирэлтэй. Хүүгийнхаа тал руу тэ ингээ уул нөгөө талд нь сууж байгаа шүү дээ. Яг өөрийнхөө хатам ээжийн судлаар сууж байгаа шүү дээ. Нөгөө тал нь хүүгийнхаа цонхоор ингэж үлээж ирж хагаад цаат хүнтэй нь хэрэлдээд байж давхар амар хэцүү. Яа ясал. Тийм амар бөхөмтөлтэй тий. За дараагийнх нь халуун гэдэг бүсгүйгийн түүфэл өмсөд залуус хашгирдаг гинэ. За өмнөх постонд урамшаад бичлээ. Part 2 гинэ. За тэр гутын паянта 100-ны өмнөх зүүнд болсон явдал. Энэ нөгөө нэг 12 см өсгөд гутал өмсөд нөө наад өсгөд гутлаа тайлчвал чамтаа үерхлээ гэдэг юм болоо. Тэр юм шиг байна. За. Би гэж хүн утас эвдрээд зар харж байгаад гайгүй iPhone хүнээс авахар болоод л өнөөх нь хотод болохоор ээжээс мөнгө аваад маргааш нь явахар боллоо. Өнөөх л өмсдөг джинс гэтэ өмсөөл явж байсан чи ээж. Чи одоо парвачаал хар алганд хар юм өмсөөл нарны зай ураагур штэ.
Нэрэл тийм дээ хар хувцас нар татаад. Бас битүү салхиж орохгүй өмдтөө түүхтэй шүү. Би дандаа л өмсдөгчтэй гэтлээж саяхан охиноос манай үеэл гинэ тэр нэг цагаан палаж аваа эцтэй энэ хар халуун тэрийг өмсөж өмсгөөл яах гэж авдгийн бла 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 гэж хурхан өглөх зөвлөхийн дундуур хэлв. Би за нэрэ тэгдэв юм уу гэж бодоод өсмөсөө задгаа шулуун болгоод эндүү улдаа сандал өмсөөл нарны зай хураагуураас цэцэг болоод гарлаа. Нэрэж гадаа амар нааштай нэмгэн сул юм болохоор дээгүр доогоор салхич цэвэлзээл дайжгүй шүү. Тэгээ хотод очиод эдгээр чинь нэрээ налахт байдаг гэсэн шүү дээ тий. Тэгээ хотод очиод утсаа авчаад гараад ирсэн тэнгэр бүүдийгээл нэг л биш болоод ирлээ. За тэгээд борооч орлоо, нааша цаашаа явсараа л оройч болоо. За яг хөө тэгээд зам зураа авсан утсаа оролдоод янз олгоод явж байтал цэнэглэгч авахаа мартчих. Буцаад явалтаа наш бараг налаахтай ирж байсан. Гэрт iPhone цэнэглэгч байхгүй. Тэгэхээр налаах ороход жаахан зилүү талдаа гимээр газар шин хідэн шин одоо орон сууцны нэгдэнд манай найз байдаг. Тэдний дор цэнэглээд маргаар цэнэглэгч авчихна гэж бодоод автобуснаас буугаад найзын доороо цэнэглэж дуусгаад гарлаа. Гадаа нэлийн харанхуй бороо шиврээстэй миний нөгөө индүцүүс хөвсөөгөө дарзаацсан такси өргсөн олддгүү би ч нэг цам цаваад гардаг байж буцаад орох гэхээр гэрийнхнээс нь жаахан санаа зовоод боллоо. Нэгсэн ашгүй машины гэрэл ардаас гарахаар нь баярлал гараа өргсөн. Нэг тавар явж исэн машин хажуугаар баргал гинт хурдлал явчлаа. Би авчихгүй сүртэйш даарч ядаж байхад гэсэн дахиад нэг машин хажуугаар дахиад гарлаа. Би сүүлдээ даарад зүгээр ахаар алхдаг ч юм болов гэж бодсноо цагаан хаалганы тэр хавьд сүнстэй мүнстэй гэсэн яриа сонсож байсан. Жаахан айгаад дахиад хэсэг хүлээж үзье гэж болохгүй бол алхахыг гэж бодоод зогслоо. Тэгсэн нэг машин ирж явснаа нэг зогсоол нэг болоол тэгсний өнгөрөө жаахан явж яснаа зогсноо нэг ах цонхороо толгоо гоцгуулаад хөөй хүмүүн үү амьд үнүү гэж авсан. Бас зөрөгтэй тий. Бич хүмүүс шүү ахаа таксинд явах уу гэсэн ах уу. Йоо суу гэд. Ороо суудал чи хаана хар борооноор ямар эвгүй цагаан юм өмсөж явдаг хүүхдээ ядаж ахын тоо үсээ авахгүй яасан бэ? Би ч чамайг хараад заа нөгөө эвгүй юмтаа таарч байгаа юм биш үсттэй илгэж айлаа шүү дээ. Ямар сайндаа эргэлзэн барай асуухав да ёох эвгүй хүн байх шүү чи. Би харин тийм агаа такси авдггүй. Тэгэл гэхэд ахгүй тэлгүй ахад хошин шог дээр гардаг өмчин цагааны нэг л гэж бодно шүү дээ гээл энийгээ түргэж өглөө. Би ч тэгэхэд ойлгоо өмнөх хоёр машин яагаад аваагүй эсвэл угаасаа таксинд яваагүй ч гэж болно. Гэхдээ хээр шахуу газар борооноос өсөн нарзаацсан дараа царайн цэнхийцэн өвдөг хүрсэн нэмгэн цагаан палаачтай үнийг биеэсэн бол авахгүй бараг 3-0 мэд гарна. Муу ээж минь охин эмэгтэйлэг вэ гэж зөвлөдөг байхдаа гэхдээ л ээж нь хичээгээд охиныхон заяа хичээсэнгүй гэж. Одоо гэхдээ гайгүй эмэгтэйлэг болсон. За тэгээд сонирхолгүй байвал алгасан шүү. Эмжил радиогоо аас холоос өдөр бүр алгасгүй сонсдог шүү. Баярлаа гинэ. За баярлаа. За доги гэдэг бүсгүй. За. Йоо дургу үрчлээ. Цусландаа очисон чинь түлхүүрээ хотын гэртээ мартчих. Буцаад хотод иртэл хотын гэрийн түлхүүрээ цуслан дээр хоцорсон хүний зүвхэнд орхичиж. Буцаад цуслан дээр очтол нөгөө хоцорсон хүн маань хотын гэрийн түлхүүр өгөх гээд утсан цэнэггүй хот явчихаж. Тэгээд түлхүүр аваад ирчих байх гээд эрдэн үлээсэн чи хотод хажуу айл түлхүүрээ орхицсон. Буцаад хот руу орсон чи хажуу айлаагаар явцсан ч гэж. Энэ милээ явдаг тий. Йоо. За дараагийнх нь нүргүүл гэдэг бүсгүй үйлчлэлтэй өгөн. Охин шүлсэндээ ах хуваалцараа гэсэн. Юу хуваалцараа гэж? Шүлсэндээ ахаар зөндөө гоё юм амттай юм болдог гэсэн иддэг гэсэн чи. Түүлдээ өөрөө хахад аваач гинэ. За баясгалан эс гэдэг залуу. 20 гаруй жил юу гэж хэлэх байсан хариултаа олоогүй л явна. Манай нэг танил найзад тохиолдсон явдал л та. Худлаа ярихгүй. Тусдаа гараад удаачгүй байлаа. Тэртээ 20 жилийн өмнөх тэр нэг амралтын өдөр. Тэргүй хатагтай бид хоёр орондоо өдрийн талыг хэвтэж өнгөрөөсөн юм. Өлсөөд би чилээ тэгээд за босъё гэж хэлэх гээд сунаж ирээд л за харъя гэж андуураад хэлчлээ. За тэгж хэлэхдээ зэрэгцээл тэргүй хатагтай хоёр хөлийн жилд бөөрлөө ирж би пуужингийн тэрэлтэд хөдөлгүүр шиг юм бол орноос суг бүлт жигдлээ. Би ч босч ирээ за андуураад хэлчлээ гэсэн. Тийм чи хаана байгаагаа андуурчлаа л гэж. Үгээ өөрчлөлт үгүй өөрийн мэдлгүй л тэгээд хэлчлээ гэтэл харин тий хинтээ байгаагаа чи мэдэхгүй байх те гэдэл сүрсэн базаанууд үг рүү араас ирээд таг болсон юм да. Миний тэргүй хатагтай минь энэ явдлыг мартсан байх л да. Би одоо болтол юу гэж хариулах байснаа олоогүй л явна. Цаанаа асуудалтай явдалтай байсан байх гэж бодож байна уу? Үгүй, үнэнгээсээ л андуурсан. Жинхэнэ хайраа олсон бол тийм амьдрал хуурах явдал хизээж гардггүй юм аа заал гэж.
70 тухамсарт нь байд юм шүү. За Улаанбаатар одоо 11 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн бүхнээ одоо аваад дараатал StorePay хамтран ажиллаж байна. За, StorePay хүссэн бүхнээ хүүгүй шимтгэлгүй аваад тэгээд хувааж төлөх ийм үйлчилгээ. За, 3-аас 5 хувааж төлөх юм байна. Тэ, тэгэхээр та нэг үнийн дүнгээ харж агаад 3 юм танд гайгүй байвал 3 хуваагаа төлчихнэ. За, бүр жоох өндөр үнийн дүнтэй байвал 5 хуваагаа төлчих болох юм байна. За 45 хоногт 4 хуваах, 60 хоногт 3 хуваах, за 60 хоногт 4 хуваах, 4 сар 5 хуваах гэсэн юм төлбөрийн нөхцлүүдтэй байгаа. Тэгээд StorePay 4200-аар хамтран ажилладаг байгууллагатай учраас хүссэн бүхнээ авах өөрчлөлөх боломжтой. Тэгээд одоо бидний ингээл өөрчлөлдөг үйлчилгээ байна, дэлгүүр байна, имлэг байна, бүр тэр битэл авц засвар хүртэл байгаа заяа. Тэгэл ер нь л үйлчилгээ болж байгаа бүхий л газар байгаа учраас ердөө л нэг удаа StorePay апа гар утсан дээрээ татаж суулгаж одоо аваад салбар дээр ирэх шаардлагагүй хэрэглэгч болоод хүссэн бүхнээ хүүгүй шимтгэлгүй хувааж авах юм боломжтой байгаа шүү. Ер нь бол сүүлийн үед энэ StorePay хүмүүс маш их хэрэглэдэг болсон байлээ. Хүүгүй шимтгэлгүй гэдгээс нь болоод. Тий, тэгээд хуваагаа төлчихье гэл. Дээрээс нь нэрээ ингээд нэг юм гэрээ салбар дээр очиод гэрээ байгуулах шаардлага болчихсон юм биш. Харин тий. За тэгээд та Apple брендийн утас барьдаг бол App Store-оос болон за Samsung брендийн болон бусад төрлийн утас барьдаг бол Play Store-оос шууд татаад авах боломжтой. StorePay гэж бичээд Facebook руу, за мөн Instagram руу орох боломжтой. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 7611-1111 гэдэг дугаараас аваарай. 7611-1111. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн бүхнээ одоо аваад дараатал StorePay хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийнх нь миний хүү. За эс ундрах гэдэг бүсгийн өөрчлөлтөд өгөх байна. Пост унших өдрийн мэндэ гэрлээ уншвал гоё л байна гинэ. Гэрлээ уншиж байна. Хүүхэд байхдаа талхан доочрлож ухаан алдсан түүхээ бичиж байсан хүн байна гинэ. За. Талах парт 2-оо бичихээс нь тэр инээдтэй биш арай эмгэнэлтэй юм шиг санагдаад бичсэнгүй. Танаа радиогийн тусламжтайгаар нэг инээдтэй явдал тохиолдсноо бичээ. Би гэдэг хүн Солонгос улсад ирээд нөх удаагүй анх ирээд бусдын адил юм хийж үзсэн. Сүүлд чонсуу буюу орчуулбал айл цэвэрлэх ажил хийж сураад одоо ч бас хийж л байна. Энд ирээд л анх Амжилт радио сонсож эхэлсэн. Танаа радиогоор өвчлж эхэллээ. YouTube-ээс урд урдны нэвтрүүлгүүдийг нөхөд сонсоод л арилсан. Нэг өдөр зараар ажилд гарваа. Огт танихгүй 2 соотой ажиллаа. Тэгээ чихвчээ зүүж аваад л YouTube-ээс Зандаа гэрлээ 2-ын хөтөлсөн танд баярлааг сонсоод төрөлхийн сул нулимстай гарчин нус нулимстайгаа жинхэнэ хутгалдлаа да. Зандаа ч уйлаад, гэрлээ ч уйлаад, би ч уйлаад, бид гурав юу ч болов. Орчноосоо тасарчихсан амар чанга уйлсан болтой шүү. Тэгсэн гинт нэг захирал сон хажууд ирснэ. Хүү чи зүгээр үү? Ямар нэг юм болсон уу? Яав ив гэдэл гайхаал бөө юм болов. Ядаж чихвч зүүчихсэн уйлж байгаа хүн чинь өөрийгөө тийж чанга уйлж байгаагаа мэдгүй штэ. Бодвол гинт л хингэндэл уйлаад унахаар гайхсан байз. Хэл ус сайн мэдгүй хүн чинь яагаад уйлсан шалтгаанаа хэлж чаддгүй. Тэгсэн намаа хөтлөөд үүдэн сандал тавиад чи наанаа сууж бай тайвшир гэдэл усын тэр авчирч өгвөл хөөхөн халамжлаад зөндөө юм яриад би заримыг нь ойлгоо, заримыг нь огт ойлгоогүй. Соо хүмүүс их сүржүү хүмүүс болохоор миний тэр хингэнтэл уйлсан байдлыг айгүй сериосны хүлээж авсан. Тэгээд яг би гэдэг хүн чинь ажил ирэхгүй үүдэн санал дээр хөтлөгч номер шиг хөлөөс авлаа сууж ялсан шүү дээ. Тэгсэн үдээ ажирны цаг боллоо, сонслоо. Юунаас болоод тэр үүдэн сууж байгаагаа мартсан инээлээ. Тэгсэн нөгөө соо захирч одоо яана инээгээд бас. Тэгсэн нөгөө соо захируулж гараад ирчихсэн бүр гайхаад наваг хараа зогсож байдсан багаас тээ. Би санаасаа ууд инээхэ болиё гэж бодсон боловч болдгүй шүү. Нөгөө захирлын над руу бүлтийтэл хараа зогсож байгаа царайг хараад улам минь дүрээд ёо дуус. Зүгээр галзуу Монгол эмэгтэй хэлсэн тийм. Хингэнтэл уйлж яснаа хин тас инээгээд унд гарчаа. Ёо дажигнлаа инээлээ өнгөрс. Тэгээд надаар ямар ч ажил хийлгээгүй. Уг нь маргааш ажиллах боломжтой юм тэр гэд асуугаад би боломжтой тгий энэ төр гэлээсэн баггүй юу? Надаас дахиж тэгэж асуугаачгүй. Бодвол нэг бол хингэнтэл уйлаад, нэг бол тачигнл инээгээ сэтгцэн өвчтөөгүй юм байна гэж айсан баг. Цалингаа бол бүтэн авсан. Хоншордоо захирлээсэн шүү. Тэрнээс хойш ажил хийж байхдаа аль болох ямар нэг юм сонсохгүй байхыг хичээх болсон доо. Танаа радиогийн хамт олонд баярлалаа. Үнэнд сонсогч юу үргэлж хамт байдагт баярлалаа. Ажлын амжилт хүсье гинэ. За баярлалаа. За тэгээд бас дэлхийн 160 гаруй улс орноос яг манай радиог сонгон сонсдог бас гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа маш их баярлалаа. За дараагийнх нь Гана Ган гэдэг залуу.
За. За би гэдэг хүн хаа нэг хэрэг гарвал өөртөө тариа ээжигдэг. Тийм л зоригтой хүн л дээ. Ямар амар юм бэ? Урт хутга үзүүртэй зүүнээс энэ ява насанда айж үтсэнгүй чорт возьми. За тэр ч яах вэ? За. Тэр нэг жил хөдөө урт хугацаагаар ажиллах болоод явхаас өмнө эрүүл мэндэ гүйцээж аваад гүйцээгээч гэж дээ. Ганц хорхоо идсэн ах дараагаа ахуулахаар аль хөөхөн гэсэн эмчтэй эмлэг хайсаар за худлаа очдөг эмлэг дээр очлоо. Миний орох цаг болж жирэмсэн хүн төрүүлдэг юм шиг орон дээр гараад хөвтлээ. Жижиг тариур байсан сувлагч ирээд ангайл гэж байна. Ангайлаа. Юу бойло руу зоох нэ зүвгээ. За байж байгаа ахын дүү ахын жаахан бэлдээд хийл гэлээ. Хид гүнзгий амсгаа аваад за одоо тарил гэл. Болдгүй. Зүү тариур харахаар л зүрхэн чарав сураад сувлагч өхнийг ахыгаа аргадаарай л гэлээ. Би яаж аргадаг юм бэ? Та тэгвэл нүдэн айнаад амаа ангаагаад дуртай дуугаа сонсож бай гэж байна. Гар нь ирүүн төрөнгүүтэл нүд өөрөө нэгдээ толгоогоо завьчаад байж ахын дүү яг одоо гээл. Сувлагч уурлах янзтай эмчээ дуудлаа. Эмч яасан эсэкс энэ ах чи маяглаад байна гэд эмч өөрөө тарихаар болоод өдий том болчоод гээ загинж гарлаа. Би ч ээжтэй загнуулсан хүүхчиг дугуй болов. Эмч зүү тариураа амруу ойртуулах зур би өөрийгөө саатуулах төмөө юм бодож найзын мөөмний аргыг санаад эмчийн мөөмийг харлаа. Дажгүй шүү. Налаад ирэхээр нь угаасаа миний нүрийг шүргэж байна. Нүдэн айнаа тааламжтайгаар тариа амжилттай хийлгэлээ. 5 гэлөө 15 минутын дараа тариа үйлчлэн шүлсэн хаяад байж гэхээр нь тэгвэл ах нь гараа тамхи татчаад ирээ гэсэн болохгүй л гэж байна. За тэгээд хорхоо ицсэн хогийн муу ах дарааг ахуулж эхэллээ. Яа тэр өвдөлт өстэй. Амар үйлчил тариа чинь үйлчлэхгүй байна гэд босоод зугчлаа баларс. Шүлсээ савруулсан амтан тамхи татчаад за одоо ууд дараатай. Дахиад загнууллаа. Дахиад бүр 2 тариуллаа. Өвдөлт байгаад байна. Хилээд байхад яах гэж тамхи татсан. Та жоохон хүүхдээс 7 дараа гээл загинж гарч байна. Би ч ёстой заавд дараа юмтай. Яагаад амаагүй аад өгөөдөө гэсэн чинь эмч харуул болтой 2 ихтэй дагуулж ирээд толгой гар даруулж байгаад авсан та. Айдаа мэдээ алдуулах тариа хийлгэхээс 2 цагийн өмнө тамхи тариагаа татаж байхгүй бол жинхэнэ ярга юм байлаа шүүлгэн. Угаасаа нөгөө олон жил тамхи татсан хүмүүст энэ нөгөө нэг одоо бүр ингэдэж штэ бүтэн наркосондоо орно штэ тий. Тэнгүүд угаасаа мэдээ алдуулалтын эмч нь бүр тусдаа ингээд нэг юм анкетчиг бөглүүлдэг байхгүй юу. Тэн дотор арх уудгүй тамхи татдаггүй л яг чи үнэнгээ л хэлэх ёстой. Хэрвээ худлаа хэлэх юм бол одоо нэрлэхэд ч юм уу үгүй уудгүй татдаггүйгээ хэлчих юм бол нөгөө дооц нь багдаад чи хагалгааны дундуур мэдээ орох боломжтой тий. Тэгээ яг тэр нөгөө тамхи олон жил мэл татсан бол тэрийгэ хэлээд тий. Тэгээ яг дооцыг тааруулдаг байхгүй юу. Тэр нөгөө юм олон жил тамхи хүмүүс чинь тэр чинь нөгөө ингээ баргийн юмд ингээ мэдээ алтхаа болчдөг байхгүй юу? Йоо, супер юм биш үү дээ. Энэ уудаг татдаг гараад чи дээ. Зүгээр мэдээгүй шоо өөр мэдээ алдсан. Шот хийчих. Би зүгээр тамхитал байж гээл. Үгүй харин ч амар байгаа үсттэй. Тим нөгөө нэг бүр илүү мэдрэг тэгээд ерөөс наркоз үйлчлэхгүй гэсэн үг шүү дээ. Харин тийм мэдрэлгүй л гэсэн үг шүү дээ. За, гуяншил гинүү. За, ийм сонсогч үйлчлэлтэй байна. Хүүхэд юм бэ шүү. За. Нэрээ би 11 настай болохоор алдаатаа бичдэг шүү гинэ. Нэг сайхан зун найздаа төрсөдрийн бэлэг өгөх гээд явж байтал нэг хүн миний нүрлөө нэг хараал бас миний бэлэг рүү хараал ээ. Би дотроо ямар сонио хардаг хүн бэ гэж бодоод явж байтал автобус нь таарав. Тэр хүн над руу харсан хിവэрээ. Миний нэг л таньдаг царай. Тэгээ би за нэг хүн болж төрснийх буу хаалнаа гэд хажууд нь очиод суулаа. Амар шулуухнаар та юу юм блэ? Над руу төрөнөөс хойш амар муухаараад ахын. Юу юм бэ та гэтэл тэр хүн юу солиороод байгаа юм чи? Одоо бүр багшигаа таних байсан аа чи гэдэм да. Яа чи чаг сурч үгүй юу? Йоо, миний нүүр улаагаад амар юм болсон. Тэгээ бантаад хүүхэд болгоор шууд автобуснасаа бууж чадахгүй, буух юм бол төөрнө гэд. Тэгээ нэг мэрэгэн санаа орж ирв. Тэр нь юу вэ гэхээр саналны доогоор орж нуугдах. Яг доогоор нь орж нуугдах гэж чихэж байтал багш хүүш чи юу игээд байгаа юм гэх дуунаар би зүүднээсээс ирв. Алдаатаа битсэн бол уучлаарай. Миний энэ пост уншигдвал дахиад зөндөө их юм бичнэ. Гэрлээ их ч мөөгийн ахта хайртай шүү гинэ. Ямар хөө. Баярлалаа. За, хулан эм гэдэг бүсгүй. За. Яг дөнгөж өсвөр нас эхлээд хайр дурлал сэтгэл зүрх ярьж эхэлдэг насан дээрээ зуныг зугаатаа өнгөрүүлнэ гэд хідэн найзтайгаа цуслан явбаа. Би чинь бүжгэлдэг ухаантай. Цуслан дээр орооны шоуны үеэр алнаа гэдэл бүжгийн хувцснууд харин манай найз маш сайн цайруулдаг нүүрний маскуудтайгаа бэлтгэлээ бацаагаад л заавал найз залуутай болно гэж очиод цуслан төв вэ гэдэл явцгаалаа. Очоод эхний өдөр ороо шоуны өмнө тоглолттой номер үзүүлэх хүүхэд байна уу гэхээр л би гараа өргөд би бүжиглэнэ гэлээ.
Өвдөгний дундуур салтаан татдаг өмдтэй пүүцнийхээ үдээсийг сулхан үдээд нэг хипхоп маягтай хувцлаад л. Манай найз тоглолтын дараа шууд шоу үргэлжлэнэ гэд маска тавиастай. Би ч бас юуг нь тутахгүйгээд маскны уутанд үлддэг шингэнийг нь гарандаа түрхээл тавьчлаа. За орой боллоо. Цуслангийн багш нар бүжиглээд нээлт эхэллээ. Сүр дуулиантаа сайхан байна өө. Миний ээлж боллоо. Би ч ганцаараа тайзан дээр салбган жөглөө. Хүүхдүүд хөөрч баясаадлаа. Би ч бүр хөөрөөд балетын нэг хөл дээр эргээд байдаг эргэлтийг хийгээл тавьсан байхгүй. Нөгөө салтаан өвдгөөрөө татсан өмд чинь татагдаад хөлөө өргөж болдгоо. Нөгөө сул үдсэн гутал чинь хөлнөөс сугараад үзэгч рүү хийсэл явчлаа. Ай дуус голоогүй байдаг. Би өрөөсөн гуталтай 30 секунд алмаарч зогсоод үзэгч дундаас нэг нь ёолоод хамар амыг зөгчихсөн л бололтой. Багш 60-аас гарч ирээд миний охин буугаараа гэж намайг нэг банталтаас аварлаа. Буугаад гутлаа ирж олоод өмсөөд найз нар ч гоё байлаа андаа. Гутал бол супер л гэж. Үзүүлбэр таалагдсаа л гэж. За тоглолт дуусаад гэрэл унтраа диско эхэллээ. Цагаан өнгө паспортдаг гэрэл асгаас өмнө бүх зүйл сайхан байсан. Гэрэл ассан чил манай найзын нүүр миний хоёр гар хамт асчихсан. Нөгөө мундаг цайруулдаг маск чинь цагаан тоол бүлдээдэг болж таарад. Найз минь фосфортоо сүнсээ сүнс. Нөгөө найз залуутай болох хайр дурлал байхгүй. Нисдэг гутал гэрэлдэг нүүртэй хамт замхраал алгуулсан. Бүтэн 7 хоног Bruno Mars-ийн Talking to the Moon гэдэг дууг хатан дээр дуулж суусан шиг хэдий юм гансарсаар өнгөрүүлсэндээ бүжиглэх хүнд том гутал хэрэггүй, дискодох хүнд цайруулах маск хэрэггүй гэд постоо дуусгая гэж. За энэ нилээн дээр уншижсэн пост юм. За Санжа Миноса гэдэг сонсогчийн өчлөлт үхэн өмнө нь бидэнд тохиолдсон хүндхэн хөвчлөлтийн явдал групп дээр биччихээсаа хайгаад олдгүй дахиад л бичгээс радио маань арайч биднийг зарчихгүй байлгүй дээ гинэ. Яа юм бэ? Үдээч группийг ярьж байгаа юм байна тий. Энэ групп чинь нэг зарцсан штэ тий. Тэгээд дараа шин нээгсэн чинь нэг тийм гоё явахаа болцсон байлаа. Ааха. Тэртээ 90-ад оны сүүл 2000 оны ихэнх хавцаа гар утас гэдэг зүйл анх хүмүүсийн эргэлэнд нэвтрээд удаагүй байхад энгийн иргэн битгий хэл их авраг мууийн хүртэл онгоонд орж байсан түүх бий. Одооны ухаалаг утасны жапакнууд бол итгэхээргүй түүх л дээ. За нэг анх гар утас гараад удаагүй байхад хүмүүс автомат хариулагч гэж мэддэггүй байсан үед манай нагц ах дархны холбооны таксоноос гар утас руу залгасан чинь таны залгасан дуугаар холбогдох боломжгүй байна гэсэн хариу үйлдэл манайх. За баярлалаа агчээ гэж тасалсан гэж байгаа. Хоёр манайх гэдэг айл 2000 он Siemens C25 гэдэг зургийг оруулсан баг гинэ. Утас аваад лаа бит хоёр шинэ утасны шидийг үзнэ гэж үргэлж нөгөө утастайгаа ноцолдог байлаа. Мэдээж яаж зүгээр ах уу ямар нэг тохиргоог нь оролдоод утас болохгүй болчихно. Ээж уурлаад л аваад явдаг ажилтай. Явхдаа зүгээр ч байхгүй өглөөстэй гинэ. Та хоёр утасны хамаг юм оролдоод эвдчлээ. Тэгээл би үйлтэйгээрээ тэнийг юм хүн шиг 7 хоноод моби дээр очино. Одоо Mobicom-ийн хүмүүс намайг мэдрэл мутаа гэж бодож байгаа да. Засаад өгөөд явуулахаар эвдээд авчирдаг гэхэл тэр үед дарханд утас засвар нь ганцхан үйлхийн төвийн тэр явд Mobicom-ийн төв дээр л байсан баха гинэ. Энэ ба дархны үе юм биш үү? За уламжлал ясаараа 3-т нь уламжлалт ясаараа бид хоёр нэг орой өнөөх шидтэй утсаа ухаж төнгөөд лээж ядлаа. Энэ ер нь нэг чинь хэд байгаа юм бол гэдэл нэг дугаарлуу залгаснаа. Миний нэг чид байна гэж авсан. Нөгөө үнэн ч мэдгээ хөөгөөс тасалчихсан байгаа. Гэтэл аав дахиад залгаад миний нэг чид байна гэд асуусан. Би яаж мэдтиймээ л гэж байна. Аав гайхаад л мэдхгүйгээд ахи буруу дугаар юм байх таа гэд дахиад залгаад асуудал. Би чиний нэг чи яаж мэддгийм бэ? Чи чин тэнийг юм уу гэд болдог бол баг уцсны цанаас гарч ирээд зодох нэ. Уцаа тасалчгаад гайхаж арснаа. Өөдөөс уурлаж байна гэж юу? Тэгээд яаж нэгжнийхээ хэмжээг мэдсэн бэ гэж юу? Яг хэрэг гараа залгахтал Mobicom-ын гой холоотой агч таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх гэж хэлснээр аав ээж бид гурав нэгжнийхээ багцааг мэдэж авсан да. За. Чи хэрүү ёндон таарад FM-аар уншигдвал манай дарахны ихчээр уншуулаарай гинэ. За дарахны ихч нь уншчихлаа. Нэр дарахны ихч уншсан. За энэ үрээд 2024 оны 4-р сарын 10-ны лав гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс үрчитлээ Мишэг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүссэн бүхнээ одоо аваад дараа туул Store Pay за мөн даатгалаа Tokid даатгал Toki application хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа мөгийн. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Toki даатгалаа Tokid даатга утас 77 тэг 7 44 77 77 тэг 7 44 77 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хүссэн бүхнээ одоо аваад дараа туул Store Pay утас 7611 тэг 111
Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3